Зохиолч Стенун. Хувь заяаны эргүүлэг 4-р хэсэг. Хөдөлмөр зуслан дээр өдөржин зэрлэг зулгаан хүн болгонд дарагдан хар бор ажил хийж асан гантур сайхан хоол идчихээд эрэхгүй ноцоор нам унтж орхижээ. Нэг сэрхэд Янжин багш өөрт нь хэвтхийг мэдээд ихэд зочирдсан ч сэрхээс имэн хөдөлж чадсангүй. Эм хүний содон үнэр ингэр гжигдэх том хөх. Эрэгтнэн чимчим лугшсаар хатууран гозоож амьсгалан давхцаад ирэв. Найз охинтойгоо юу хийдэг тухай үргэлж ярьдаг Даянгийн үгс чихэн цурайлж золтой л хэврэн зүтгэчихсэнгүй. Айсандаа л өөрт орсон биз. Гэтэл би юу одод байгаа юм бэ? Цэдэв ахын нүрийг яаж харна гэж бие арайчуу барьсан гантур Сэмүндийн хүнчлөөсөө сугартал Янжин багш сэрчгэв. Багш нь жаахан зүрх муутай гадаа салхилаад бүрх дэвээд айсандаа хажууд чинь хөвчихлээ. Би бас тэгж бодлоо. Би застх юм уу? За, хамт гаръя. Янжингаас ямар их зориг гарсан бүү мэд гараа сунган гэрэл асаагаад нэвт гэрэлтсэн сарпанчигтайгаа өмнө нь алхахад гантур сандарсандаа нүдээ аниж таамгаар урагшлахдаа сандал тэглэн золтой л онголдоод унчихсангүй. Сарпанчигныхын цаанаас тандхар өгзөг томтойж хормой дороос нь чилгэр цагаан гуй цухалцахыг харсан ямар ч ирэх хүн тэсэн гэж үү? Би засчхаад гэрлөө төрүүлж орсон Янжин чам дэвгүй биш бол цуг хөвтчихв. Харанхуйд агаад гэрэл асаачаар ялаа шумуул. Гантур юу ч хэлэн орондоо шургахад Янжин хажуугар нь хэвтээд гэрэл унтраалаа. Өнөөхөл содон үнэр зүрх нь амар гарчих шахан цоглож эрэгтэн нь модолцоо хадуурсан хэвээр. Өчүүхэн төдий зүтгэхэд л Янжин багштай ингэр зөрүүлж болох байсан ч огт хөдлөлгүй хэвтсээр арайчуу үүр цайлгсан гантур орноосоо сугусран босож өшсөн биеэ тэнээлгэн нужгантал сүнэн санаа амарчээ. Янжин багшийн нууцхан хүсэл талаар өнгөрсөн ч гантурд огтхонч гомдсонгүй. Харин ч улам ихээр хайрлах болж үе цаггүй нөхрөлсөн Даянгаас чухам юу юугаараа ялгаатай болохыг сайдар ойлгон өөрийн ирэхгүй бахархсан гэдэг. Гэтэл тэдний энэ явдлыг Даян мэдчихсэн бололтой. Гантур хэлчихсэн гэж үү? Намайг хичнээн их шоолж бах тава хангас болтоо. Бодох тусмал гомдол төрөн уйлчих шахдаг бай. Цэргээс халагдаж ирсэн Даян хаатаарсан газраа ээрэн хоргоож битүү хатуу үгээр айлгадаг боллоо. Хамт хонсон нь үнэ. Гэхдээ юу ч болоогүй. Цэдэвт хэлвэл надад итгэнэ. Харин бусад хүмүүс сонсвол амиа хорлохоос өөр аргагүй болно. Хэн ч итгэхгүй. Янжин нүүр өгөлгүй нэлээд удлаа. Гэтэл цэдв нь их сургуульд сурахаар явсан ангийнхаа охинтой уулздаг гэхээр сум даяар сэм тархаж дайран дээр давс гихчээр Даянч хушуу өлгөн би танд хайртайдаа л өдий хүртэл тэслээ. Цэдэв багшин асуудал ганц энж бас биш. Гэтэл та ер нь би таны тухай бүгдийг хэлнэ гэж тулгаах болж аргагүйдсэн Янжин ам мөчхийг нь аваад ганцхан удаа өөрөө нээсэн гэжээ. Гэвч Даян зогссонгүй. Цэдвийг нэг тийшээ явмагцал эзгүйчлэн гүйж ирдэг болсоор хэдэн сарын нүр үзсэн нь энэ. Гүүгэд насандаа ээжээсээ өмчирч үлдсэн бүжин аавынхаа хайр авиалаар өсөн дөрнөж зан аашаалдан ухаан сэргэлэн үзэгсэлэнтэй хөөрхөн охин болж дунд сургуулийн ахлах ангид орлоо. Аав нь цэргийн хүн. Гэр орноор нь ихэвчлэн цэргийн дарга нар заримдаа ойр зүрийн ажил тусалахаар цэргүүд хүртэл үе үехэн ирдэг. Үеийнх нь бас цэргүүд хүртэл хайрын захиагаар болж бүжин охин хэндэж татагдсангүй. Гэтэл зөөлөн дулаан харцтай шөрмөслөг өндөр биетэй царайлаг хүүдээ халз таараад л ягаад ч юм догдлож орхив. Анх удаа л ийм мэдрэмж мэдэрч буй энэ. Үерхлийн захиа охиндээ намайг хана харсан болоо. Тэгээд ч шин цэрэг байна. Ирээд удаагүй бах. Гэсэн бодол зурс хийсэн ч захианы эзэн нь өөр хүн болохыг мэдээд үнгэлж хав.
Арай ядан инээмсэглээ захиаг нь аваад гэртээ орсон ч уншсангүй. Шууд л ураад хаячихав. Өөрийгөө нэг л сонирн болчихыг анзааран ихэд гайхсан ч хүний захиа зөөж ирсэн цэрэг хүүд дурлцчихснаа ойлгожээ. Анхны харцаар дурлсан хайр, ган төрийг ч ялгаагүй дайрчихсан шаналж суугааг бүжин яахан мэдэх вүлээ. Болдсон цагч болж зориуд нэмгэн хүрэмтэй гарсан бүжинг очиход цэрэг хүү ирчихсэн зогсож байв. Сайн уу? Сайн. Нөгөө хариу. Тэр тийм чухал юм уу? Найз маань л. Би зөвшөөрөхгүй. Надад таалагддаг өөр хүн бий. Найздаа тэгж хэлээрэй. За, гэхдээ чи би юу? Яасан гэж? Их нэмгэн хувцлаж дарах үдэ. Гэрлүүгээ явдаа. Өөрийнхөө олцохож чи төхүүлж өгөхгүй мүү? За. Хэд зэрэгцэн алхахад бүжин байн гараа өрн дулаацуулахыг анзаарсан гантур ядаж бэл өмсөхгүй дээ. Дургуутсахгүй бол би цас халуун гар атгахад хинхэнийхэн биеэр цахилгаангүй шиг жиргс хийсэн мэдрэмж төрж хоёул дав хийсэн ч гараа тавьсангүй. Ингээд чамайг хин гэдэг юм бэ? Миний нэр бүжин. Гантур. Чиний гар яасан гой дулаах юм бэ? Яг л цахилгаан шиг илчтэй. Би бараг бэл өмсдөг юм аа. Бүр багаасаа л элдв ажил хийгээд сурчсан болоод л. Бүжин гараа улам чангалан өөрийнхөө санааг цугулзуулан алхасаар гэртээ дөхмөгц. Чи буцтаа шин цэргүүдийг яадгийг би мэднэ. Одоо буц гэлээ. Зүгээр дээ. Би төвчин. За ордоо. Газар нүүр өөдн халуу тунан зүрхэн догдлож хөөрсөн бүжинг гэртээ ороход аав нэрчгсэн Ахмад Баатар хүүтэй шилэм хуван ууж сов. Бүжин өрөөнд ороод хаалга хаатал гантур сайн цэрэг зайлуул бүтэн үнч юм бэлээ. Уг нь дээд сургуульд урагдсан ч найзынхаа өмнөөс хэрэг үрээд тэгээд л цэрэгт ирж. Ёстой л цэргийн хүн байхаар үнэнд шудраг хэвчээр хатуужалдаггүй байгаа юм да. Би анхаарал тавина гэх намуухан хоолой сонсдож бүжингийн эргүр алгнууданд нулимсэн сондөр гэлтгнаад иржээ. Ахмад цогцол удаан бодсны эцэст гэмзэмгүй атлаа найзынхаа өмнөөс хэрэг үрсэн гантурыг судлаж үзээд яалтчгүй цэргийн хүн тэр дундаа чекист болох онцгой авьяастай нэгэн гэж хүлээн зөвшөөрч итгэжээ. Далд фронтын дайчин хүн ардаа татлаагүй байх нь тун чухал байдаг. Тэрнээс гадна хүүгийн харцнаас ухаалаг нинжин сэтгэл хувиршгүй үнэнч шударгазан нэвт гэрэлтдэг. Бие бэлтрийн хувьд бүрч ярилтгүй. Хүүг дээд сургуульд явуулах бүрэн боломж танилтал байсан ч зориуд дотоодын цэрэг рүү илгээгээд араас нь чих тавин тандсны эцэст өөрийн бодол зөв байсныг мэдмэгц нийгмийн аюул хамгаалах яамд ажилладаг найзаасаа тусламж хүсжээ. Зорилго нь тодорхой. Залгамж халаагаа эртнээс бэлдэх гэсэн санааг нь ойлгосон найз нь тэр дорой жавхлан хурантайтай холбогдов. Энэ санаанч ангийн захирагчид таалагдсан нь мэдээж. Салаан захирагч Батхүүг гэртээ уран лонхон тулган ууд суухдаа гантурын тухай тандан асуулаа. Сайн цэрэг, өвөгцөн даалгаврыг яг штэл бэлүүлдэг. Би удахгүй баг даргуулах бодолтой байгаа. Арай л эрт биш гэж үү? Цаад халууд чинь балжих үе дээ. Авцалоонд байгаа. Ахлагч нарт сайн захиад орхиход л болно. Тэгээд ч багасаа хал үзэхэд гэмгүй. Тэр ч тийм шүү. Ар гэрн ярианд автсан жавхлан хурандаа охиныг орж ирэхийг анзаарсангүй. Өдөн өнчөн. Найзынхаа өмнөөс хэрэг үүрээгүй бол өдөө дээд сургуулийн оюутан байх байж. Найз нь гэж. Яагав? Даян. Эртээ давн ирээдэл хөөцөлдөж байгаад авцалаа руу оруулсан да. Дээгүр их л танилтайгүй юм билээ. Аа тийм. Хүүгээ миний жолооч болгооч гэд гуугаад байгаа. Бас бус хүмүүсээр яриулаад байсан. Тэм учиртай байд шүү. Ахмад Баатар хүү явсны дараа ихэд бодол болж суусан жавхлан дэрэгд нь охины ирснийг хараад
Мэний гүнж унтахгүй ягав гэснээ нүдэнд нь нулимс цэлгэнхийг анзааран яасан хэн омдоогов алив нааширээ гэд өхөөртөн тэврэв. Бүжин нулимстай атлаа баяр хөөр гэрэлцэнүүдээр аав руугаа ширтэж сууснаа аваа та жолоочоо салхих гэж байгаа юм уу гэж асуув. Тийм ээ. Хуучин жолооч маань ар гэрийн гажигдлаар халагдаж байгаа. Тэгээд хэнийг авах юм? Миний охин танихгүй шүү дээ. Нэг шин зэрэг авах бодолтой байна. Авчгаа. Чээ танд юм уу? Аа. Жавхлан охиноо их л анхааралтай ширтэн хараад эргүүр алгнууд нь доглон нулимстай ч ер бусын их хараар гэрэлтэж буйг анзааран чээ чинь хүнд дурлж байгаа юу? Ээж чинь анх надтай уулзахдаа яг л ийм харцтай байсансан. Жавхлан гинэтхэн өмөлзөн өөрийн ирэхгүй мэгшиж эхлэхэд бүжинж ихэр татан уйллаа. Аав охин хоёр хоёул уйлж тайтгарн тэврэлцэн хിവэр удаан сууцгаав. Ганц охиндоо маш их хайртай Жавхлан тамхи асан удааг нь цагиргалуулан үлээснэ. Тэр хүн чинь цариг юм уу? Нэр нь та дөрөнд нэрийг нь хэлээд байсан да. Жавхлан палхийн сандарч арай ядан дай нуу гэхэд бүжин түсхийтэл инээснэ. Бишээ гантөр гэж цаваа сэргэлэн дуугаар хэлээд нүрээ улалзуулан мишэлцжээ. 4-р хэсэг төгсөв. Хувь зээний эргүүлэг 5-р хэсэг. Өсөж төрсөн нутагтаа хэд хоног амарч далминд нь зорж ирсэн ажлаач амжуулж чадсан дэслэгч Гантур явхынхаа өмнө захиргаан дээр зогсоод баян даргатай орж уулзлаа. Тэд эхэндээ энгийн юм хум ярин хэсэг сууж аль түрүүнээс хойш тэсгэл алдаж суусан баян дарга залжиннуудаа гарган инээснэ. Гантурөө энэ бүжингийн зүүсэн сувдан даруулга нэг л танил харагдаад за ээж чинь яг ийм зүйлстэй байсан санагдаж байна. Их л удаан хадгалжээ дээ гэхэд Гантур гайхшран би сайн сандаггүй юм аа. Аав нэг удаа надад үзүүлж байсан. Дараа нь зарчгсан гэлөө хүнд өгчихсөн ч гэлөө харин энэ зүйлтийг би өөрөө хийсэн юм аа. Төстөө болж юу гэв. Эмэрхүү юмд мэдлэг муутай. Гэхдээ ээжийн чинь тэр зүйлд их эртнийх л гэж сонссон. Чи одоо там даргууллаа. Эрт сурахгүй юу? Аав зарчгсан бол би ирээд явах вэ? Баян хаа. Надад албаны хэдэн асуулт байна. Юу гэхээр таны тухай өргөдөл гомдол юм л да. Өөр сургуулийн захирал байх уянхч байна. Баянгийн нүур тадгунан улаалзаж амьсгаан дээрдэж ирээд л наад бол чин цөм гүтгэлэг. Ер нь тэгээд удирдах ажилтан бид чинь дандаа л худал үнэн юмд хавжуулагдаж явдаг шүү дээ гэж дуугаа өндөрсгөв. Гантур огцон болсон хаалга руу зүтгэлж явснаа. Гомдлыг шалгах ёстой. Та ирэх даваа гарагийн өглөө 8 цагт миний өрөөнд бэлэн байгаарай. Тэр болтол би судлаад өгье. Гэчгээд хариуц сонсолгүй гараад явчихав. Багтарч өөхөх шахсан баян дарга хараал урсгасаар гэртээ хараад муу доён гуйлах чинь албан тушаалын бара хармагцал үнэвэж эхэлж байна. Очиж намайг шалгах юм гин ёстой гайгүй байлгүй гэж хашгичхад даян гайхан аваа юу болов хэн яасан гэж чээ гэж нэг тэнэг навш тэр найзыгаа хар нийгмийн аюулах хамгааллын яамны төлөөлөгч болцоход эхнэртэй хүүхдтэйгээ гайхуулж авна гэтэлчи айл яваа ирүүлэхээс хэтрэхгүй усан тэнэг амтан. Гантур явал гэж дээ. Намайг 45 хоногийн курст явуулаад дэрэгдээ авна гэсэн. Би ч гэсэн чекист болно. Юу? Үнэн үү? Үнэ. Аль эртнээс хойш дуугаа суусан эхнэр дул маань ярианд оролцсон. Дөрөвхөн ирээд явлаа. Гантурыг худлаа ярьж байхыг би лав сонсоогүй. Ажил үүргийн дагуу асууж лавлах юм асуун л үсттэй. Гантур гэлтгүй бүгд л дууддаг гэв. Орон дээр лакетл суусан баян түнтгэнтэл амьсгаадж байснаа. Тэгэхдээ нэг л сонирн байна. Заавал аймаг руу дууддаг нь юу ч вэ?
Хүн төрөл арилжиж өөрчлөгдөх нь зөндөө шүү дээ. Ажиглаж л бай гэд шүүгээ ухаан архи гаргалаа. Аваа, та олигтойхон хөөцөлдсөн бол цэргийн сургуульд би явах байсан шүү дээ. Тэр бүхэл жавхлан захирагчийн жолооч болгоод өгөө гэд багт чадаагүй. Ардын хурлын депутатад Гавьяат багш энтер гэдэл онгироод байсан юу ч хийж чадаагүй. Уг нь би эхлээд энэ бүжинтэй танилцсан. Гэтэл гэнтэл гантур даргын жолооч болчихсон. Удалгүй сургуульд яваад л энэ шүү дээ. Надад энэ тухай огт хэлээгүй. Цаадах чинь ийм л дотор тамиртай. Чиний бүх юмыг булаажээ дээ. Гэхдээ чи араас нь нэх гүйц аав нь удахгүй хот руу тамилагдана. Шийдэн бараг гарчихсан. Хоолны мах хөшгөлөд суусан дулмаа толгоогоо сэгсрэн чи хүүдээ юу л зааж өгöd байна да. Сайхан найзуудын нөхөрлөлд цав суулгах гэв. Даяан, миний хүү аавыгаа бүү сонс. Өөрийнхөө хүчээр л хөдөлмөрлө. Эцэст нь нүүр бардам амьдрна гэж учралжээ. Хорооны захирагчийн жолооч гачигдлаар халагдаж орыг нь хэн залгах тухай яриа тархлаа. Авт салаан дээр дадлах гээд суусан цэргүүд дээр даян хаахалзан гүйж ирээд аваараа яриулсан. Би дарган жолооч болоод хөөрхөн бүжингээ дэрэгдээ суулгаад хотын төвөөр салхи татуулан тавхин да. Та нар надад аятайхан хандвал тамхи тариа чихэр үзмэр таслахгүй шүү гэж сайрахад бүрлгэр борцрайтай асман цэрэг муухай харснаа. Жолоодох эрхийн үнэлэхгүй чи яхаараа дарган жолооч болдг юм. Харин би өндөр магадaltaй шүү гэж үг сурлаа. Асман цэргийг дэмжин онжив нь өндөлцөн босоод чамд бүжин зөвшөөрөхгүйгээ үсттэй. Сайхан залах юм аа. Авт салааных гээд юм хэлэхгүй байгаа шүү. Баг давраарай гэлцэн золтой л зодон болчихсонгүй. Энэ бүхнийг дуугийнхэн цагнад суусан гандурын нүдэнд бүжингийн эргүр алаг нүд эрвээхэн дал шиг сормоос хасын цагаан царай гэл хархан ус хангал согоо шиг бие нь тодрон гэрэлтэж өөрийн ирэхгүй шүүр салджээ. Төдөлгүй анги нэгтгэлийн бүрээн дуу тас хийж салаа салаагаараа жигдрэн жагссан цэргүүдийн өмнө захирагчийн тушаал танилцууллаа. Хороо, ном, хон. Дугаар хорооны захирагч хурандаа жавхлангийн тушаал. Аж ахуйн 4-р рот авцалооны байлдагч бом цэндийн ган төрд баг төрөөж цолоолох сугай. Мөн энэ өдрөөс эхлэн захирагчийн жолоочоор томь сугай хэмээн аргил хоолоогоор хөнгөнүүлэн уншжээ. Хэдхэн хормын өмнө мөрөөдөлтөй захирагчийн жолооч болчихсон хажуудаа бүжин суулгачихсан давхиж явсан Даянгийн царай барайн шоож цэргүүд хэдэн өдөр багтаваа хантал ярьцгаасан гэдэг. Асман цэргүүд хал цэргүүдийн хинж гантурыг захирагчийн жолооч болсонд дургуйтсангүй. Дургуйцлаагээд ч юм олж долоохгүйгээ тэд сайн мэднэ. Хурандаа жавхлангийн жолооч болж баг төрөөж цол авна гэдэг нь анги даяар хүлээн зөвшөөрөгдөжээ л гэсэн үг. Ган төрж энэ шаардлагыг бүрэн хангасан тул хинч юу ч хэлээгүй нь тэрэ. Жавхлан хурандаа шудраг шулуун зантай цэргийн эрдэмт гарамгаа нэгэн. Тэрнийг оройны яриа хайртай ганц охиных нь гэрэлтсэн харц гүжир хатуу сэтгэлийг нь уйрааж ажиглаад үцхээр шийджээ. Гантур бүх талаараа түнд таалагдаж охин нь зөв сонголт хийж гэж итгэн тэдний ирээдүйд шууд санаа тавин гар бие оролцож эхэллээ. Охин минь төр зүрийн шохоорхол үрдийн хайр хоёр чинь тээс өөр асар их ялгаатай юм шүү дээ. Би та нарын нөхөрлөлийг дэмжинэ. Хичээл номоо хамтарч давтаад эрэх намар зөвлөлт улс руу сургуульд явцгаа. Гэхдээ чи жаахнараа байгаа гэдгээ мартав гэж зөвлөх сануулгын завсар хэд хэдэн удаа хэлжээ. Бүжин улалзан хацраа хонхойлгон нэмсэглээд аваа юу сони юм яриад байна. Гантар бид хоёр зүгээр л найзууд. Тэгээд ч тэр цэрэг дуу цогтой гэхэд жавхлан дуугүйхэн муушилзаж байв. Цаг хугацаа өнгөрсөөр бүжин 10 дугаар ангиа төгсөөд зөвлөлт дуусаад багшин сургууль сурах болж жавхланж гантурыг дэмжин хөөцөлдөж эхэллээ.
Гэвч өнөөхөл Даянгийн аав танил таалаа ашиглан хүүгээ явуулахаар бараг тохирч хож. Хувь заяа эргүүлэг энэ удаа Гантүрийн талаар эргэж хөлөө хүнд гэмтээсэн Даян эмнэлэг твцснээр сургууль явах боломжгүй болжээ. Яг үнэндээ сайдын тушаал Даянгийн хөлөө гэмтэхээс өмнө Гантүрийг явуулахаар гарчихсан байсныг тухайн үед хэн ч анзаараг байжээ. Ингээд л санаа намарсан жавхлан 100 айлдах Луухан хэмээх найзынхаа гэрлөө зорьцсон тэр билээ. Аймгийн төвд очмогцол ажилдаа шуурхалан орсон Гантүр хэд хэдэн ноцтой хэргийн учир зангилааг богино хугацаанд илрүүлж тэр бүхэл нефт баазад гал төмөр тавихаар төлөвлөсөн зохион байгуулалттай ноцтой хэргээ таслан зогсоож удирдлагаасаа сайшаал хүртэж эхэлжээ. Энэ бүхэнд хашир чекист Ахмад цогцлын зөвлөгөө тун их хэрэг болсон нь мэдээж. Баян даргын хэргийг яах учраа олохгүй гацчихсан байхад нь "Хүү минь, найзын чинь аав нутгийн хүн байна" гэд толгойг нь илж болохгүй. Чи өөрөө шалгах албагүй. Сэргийлэх рүү шилжүүлчих. Би сайн хүнд хэлээд өгнө гэснээр голгоогдож байсан асуудал нэг тийш болж санаа амрав. Гэвч баян дарга үнэхээр танил тал ихтэй, нөлөө ихтэй нэгэн бололтой. Хэрэг нь тэгсхийгээд замхарсан төдийгүй нийслэл хот руу шилжин боловсролын яамд газрын даргаар дэвшчихв. Гантүр ундууцан "Ер нь би өөрөө шалгана. Ийм илт хэргийг хавд арж болохгүй" гэхэд цогцол нэлээд удаан бодол болцсооснаа "Оригчоо, чамд гайвуулж мэднэ. Чи өшөө сайн бэгчиж ганхахааргүй болох хэрэгтэй. Гэр бүлдээ анхаар, цаад бүжин чинь багш хүн. Хүүхдүүдийн шуугиан их хэцүү шүү. Ер нь тэгээд хэрэг хуучирдаггүй гэдэг болохоор одоохондоо дотроо хавд арчих" гэжээ. Нээрээ л ажил гэсээр гэр бүлээ мартах шахснаа ухаарсан Гантүр эртхэн тараад харьлаа. Бүжин ажилласаа ирчихсэн юм угаад сууснаа "Өө миний хань, өнөөдөр яасан эрт тарав? Би хоол бэлдээгүй юмсан" гэд өндийхөд ажилдаа дарагдаад хүүтэй хоёроо мартах тохиж "Хань нь хоол ийе. Чи минь юмаа гоочход амар" гэж найр тавин инээмсэглээд эхнэрээ шунаглан үнслээ. Амьдралд минь нар болон гэсэн үзэсгэлэнтэй ухаалаг бүсгүй юм. Гантүрийг хоолоо хийчгээд аяглаж зогсдол хүүгээ хөдлөн орж ирсэн бүжин "Өнөөдөр Даян бас л ярьлаа. Чам руу залга гэхээр л цаадах чинь завгүй байгаа гэх юм. Сонин үн шүү" гэв. "Ирэхэ болсон гинөө. Цагдаад орсон гэсэн. Ер нь дахиж ярил шууд таслана. Би ямар та хоёрын холбоо ч юм уу. За. Ажилтай байна энэ тэргээд эвтэйхэн татгалзчих. Даян маань их гэн цайлгаан хүн. Юу бодсноо л хэлчихдэг. Тоохгүй аяжгаа." Хоолоо дуусаад хүүтэйгээ гурвуул өвлийн цэнгэг агаар амьсгалан гадуур салхилаж халуун дулаан яриа өрнүүрсээр гэртээ иржээ. Гантүр хүн агаарт цохиулсан бололтой нам унтчихов. Бие рүүгээ ухс хийсэн хосууд тас тэврэлдэн орон дээр унлаа. Гантүр бүжин хоёр эрэмийн цэнгэлд тунгойхон хосолдог. Бүжингийнхээ торгомсог зөөлөн арсыг элбэн жимсэн улаан уруулын шимэн одсоор сарнайн дэлбэг нь тэмцчин зүтгэсээр арга бэлэг бисээ олон залгалдаж намуухан гиншээн дор үүлэн борооны цэнгэл үерлэн шуугаж эхэллээ. "Хань минь чимэн дэнд үзэсгэлэнтэй. Бүжингийн чихэр шулуун хөл эгц дээш гозон савлаж зангирч хатуурсан бахархлан нууцын оронд орж гарan зочилсоор дурхансан хосууд тас тэвэрлсэн жигээрээ үнсэлцээр сая нэг амьсгаа аван тайтгарлаа. "Ард минь, хоёулаа хүүдээ дуу гаргаж өгөх цаг болсон юм шиг санагдах юм. Чи юу гэж бодож байна?" Бүжин хацраа хонхойлгон сэргэр том хөхөө болбогнуулан баахан хөгөрснөө. "Чи заримдаа үнэн хаанга шүү. Эхнэрээ ер нь анзаарахгүй юм. Яасан гэж арай эрэхтэй багш нар ийм мундаг залуугийн эхнэрээр хэн оролдох вэ дээ? Би тис өөр юм ярьж байна. Юу юм бэ? Хэлээ л дээ."
Хантер маань дүүтэй олчихсон. Юу? Нэрээ юу? Нэрээ 2 сартай. Оо хайрт минь. Ямар гоё мэдээ вэ? Гантур уулга алдан өндөл зөөд бүжин хумхан дэврээ шунаглан үнсэж бүх биеийг нь өчүүхэн төдий завлдахгүйгээр элбэн таалсаар ахиадал гайхан цэнгэлд шунган орчээ. 5 дугаар хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 6 дугаар хэсэг. Захирагчийн жолооч болсноос хойш бүжинтэй байнга таарах болсон Гантур эхэндээ ичдэг байсан ч сүүлдээ зүгширсээр дотн найзууд болжээ. Нэг мэтгэд л өвөл өнгөрч хаврын үр орлоо. Гадаадд сурах зорилго хүсэлтэй бүжин толгой удаталгүй хичээлээ хийх бөгөөд Гантурж завгарах болгондоо тусалдаг байв. Би чиний тухай сонссон. Юу сонссон гэж. Эргүр алаг нүдээ эргэлдүүлэн мишэлцэг бүжин чи ерөн жаахан тэнэгдэх хүн юм аа. Яасан бэ? Би чамд чадхаараа л туслаж байгаа. Энэ тухай бишээ өөр юм. Бүжингийн хазар чавх шиг улааснаа багсаас нь цаас гаргаж ирээд надад өдөр болгон үерхлийн цахиа ирдэг. Би уншдаггүй. Чам таалагддаг хүн би гэсэн мэдтэй. Тэр залуу жаахан тэнэг. Өө зайлвал. Яа, чи үнэхээр тэнэг юм аа. Бас яасан бэ? Тэр залуу чи штэ. Үнэн үү? Би ч бас ихтэй хайхад. Анхны харцаал чамд орлчихсан. Гэтэл чи тэнэг юм аа. Сая л учрыг ойлгосон Гантур нүрээ улалзуулан би ч ялгаагүй анхны харцаар чамд орлсон. Харин чамайг тоохгүй ахаа гэд хэлж зүрхлээгүй. Бид хоёрыг адилхан. Би ээжгүй өссөн, чи ч ялгаагүй. Бүжингийн алаг нүдэнд нулимс бөмбөрөн мэгшин уйлж эхлэв. Гантур сандран өндийдэл охин ингэрт нь наалдан цөөрхөн уйлж гарлаа. Бүжин минь тайвшраач. Хоёулаа хэрхий. Би чамайг насан туршдаа харилнаа. Ганцхан чамайг. Бүжин нулимсаа арчин хойш алгаснаа. Тэгээ би ч чамайгаа насан туршдаа харилна. Залуус зөнгөөрөө зүтгэлэн уруулаараа нийлэн үнсэлцэж нэг нэгэ тас дэврэн удтал зогсжээ. Дунд сургуулаа улаан дипломтой төгссөн бүжин зөвлөлт усад суралцах эрх авч Гантурч цэргийн сургуульд явах болж хос залуус магнах хагартлаа баярлжээ. Дууханы додсны оройн нь том чумдан чирчгсэн бүжинч хурж ирснээр хараар жигүүрлэн дүүлэн нисэх шахаж байсан хосуудын аз жаргалтай өдрүүд эхэлжээ. Дуухан бол жавхлангийн сайн найз бөгөөд нас жацуу хөнгөн шөнгөн хөдөлгөөнтэй найрсаг зантай нэгэн. Бүжин гэрмэгцэл охин маань бүр том болчихоо юу та. Аргагүй. Айлын эхнэр хүн өөр суулгүй яхав гэж айлайлан ижиж үх шахсан Гантур бүжин хоёроор зугаацсан сүүлдээж энэ хошигнол нь аятайхан санагддаг болсон ажээ. Дуухан алт мөнгөн эдлэл гайхалтай хийдэг уран дархан хүн. Гантурч зураг зурдаг гарын урд үтэй. Дуухан хаан тайныг хардаа гэд шигтгээдэ даруулганы хар зураг үзүүлээд би бүр түрхэн сандг юм. Ээж маань 3-аар шүлдсэн урт үсэн дээрээ яг ийм даруулга зүүдэг байсан юм. Яагаад ч юм энэ зүйлд их тод санагддаг. Бас зүүдлэгддэг. Гантурын нүдэнд нулимс гэлтхэнхийг анзаарсан бүжин жумалзан Луухан хаа ийм даруулга хийж өгөөч. Гантур маань ээжээ дурсаж явг гэлээ. Зургийг удтал ажиглаж суусан Луухан үнэхээр өрмөг цэйдтэй юм аа. Нэлийн эртний эд бололтой. Ер нь чи өөрөө хээ. Хугацааж байна. Чамд би ерөнхий хэвийг нь гаргаад өгье. Эхний чинь ийм урт үстэй юм чинь гой зөөхөндөө гэж айлайлан Гантур бүжин хоёрч бүүн инээдэн болжээ. Улаанбаатар хотод 45 хоногийн тусгай курс дүүргэсэн даян нутаг уцахаар бэлдэж байтал аав нь душаал дэвшээд шилжээд ирчихв. Хөө минь насаараа хүний барлаг хийж амьдрах гэв. Болоо.
Аав нь хүн амьтантай уулзъя гэж эрэс дургуйтсан баян хэд хоногийн дараа Сүхбаатарын районд эргүүлийн цагдаагаар түр ажиллаж бай. Удахгүй зөвлөлт дуусаад төргөвчлсөн курст хүн явуулна гэнэ. Би хөөцөлдөд үзье гэлээ. Янжингийн чилгэр би чээрэг бэлхүүс бомгор мом бандгар үзгийг өгтлөө өгөөлн санаж байсан ч аавынхаа үгийг дагахаас аргагүй төрчээ. Цагдаагийн дөрөнд хувцастай биелэгжүү царайлаг залууд охид хүүхнүүд илт хандарна. Өвөр дүрэнд орж эрэмийн цэнгэлийг хамтлаа эдлавч Янжин багшийн хаанч хүрдэггүй аж. Ядаж байхад аав нь "Хөө минь эхнэр авч өрх тусгаарлах болоогүй юу? Аав ээжигээ чадaltaй танагтай байхад юмны захаас атгамар байдаг. Чээ тэр гантурыг хараа. Сайхан эхнэртэй хөөхөн хүүтэй. Том албан тушаалтай ямар сайхан байна. Юугаар нь дутдгийм? Хоршоор байна уу чамд?" гэж ирээд л өглөж ээж нь аавын чинь хэлдэг зөв шүү дээ. Бүжин шиг хөөрхөн охид цаагуур чинь зөндөө байдаг. Ээж нь хүүхдийг нь асарч тойлоод өгнө. Ээж нь хүүхдийг нь асарч тойлоод өгнө гэж ирээд л ушуу нэмнэ. Эхэндээ энэ бүхнийг огт чимээгүй чихний хажуугаар өнгөрөөдөг байсан ч сүүлдээ эргцүүлэн бодох боллоо. Даянгийн зүрх сэтгэлийг булаасан Янжин багш бүжин хоёр хоёулаа гантурд хайртай. Тэр бүхэл бүжин эхнэр нь болж хүүхдийг нь төрүүлж өгсөн. Бүжинд хайртай гэд захиагаа гантроор бичүүлсэн. Зөвшөөрөөгүй. Гантур тэр захиаг өгөөгүй болж таарлаа. Арга зал зохион бүжингийн толгойг ирүүлж өнжин өрөөснөөр төрийг барин өрөвдүүлж байгаад өвөр түрээнд нь орчхож. Бүжин аргагүйдээ даавдаа хэлж жолоож болгоо зогсохгүй зөвлөлт рүү сургуульд хамт явцгаасан. Үнэн дээр тэр бүхнийг би эдлэж эзэмших ёстой байсан шүү дээ. Даян энэ бодолтой улам бүр итгэн гантурд хорсон буруу бодол тээж эхэлжээ. Бүжинтэй хэд хэдэн удаа утсаар ярихдаа алтан гургалтай шиг уяхан хоолоонд навцаар ухаангүй дурлаж орхив. Алдсан бүхнийг гартаа оруулахар шийдэн зөвлөлт дуусаад 1 жилийн төрөвжилсэн курст бусдыгаа манлайлан суралцаад яг гантуртай адил нийгмийн аюул хамгаалах яамны дэслэгч цолтой офицер болж чаджээ. Даян төгсөж ирсэн даруйд аймаг руу төлөөлөгчөөр томилж харин гантур хот руу татагдлаа. Хоёр найз ажлаа хүлээлтсэний дараа гантурын дочин бяцхан зайллах гэв. Гэтэл бүжин ахаад л мамулчихсан байх нь тэрэ. Найз нөхөнтэй болсон. Нэр нь Хатанго гэх гантурын үгс Даянгийн чихэнд гайхуул гайтай сонсогдон арай чамаа инээмсэглээд "Ёстой мундаг юм а. Хоёр найзтай баяр хүргэе" гэж төгсчин хэлээд ээлжлэн тэврэхдээ бүжингийн ангир цагаан цээж рүү шуналтай ширтэн амандаа юу ч бовтонсаар ширээн цуухад царай нь час улаачихсан байгаа. 8 сар дундаа орж зөвлөлт ус руу явах мөч орцоор л байлаа. Дуухан ахтай хамтран хийсэн сувдан даруулга бэлэн болсон өдөр жавхлан хурандаа гинтхэн хүрээд ирэв. Ганц охиных нь харцанд аз жаргал баяр хөөр хэрхэн гэрэлтэж буйг олж харсан жавхлан нэгийг шийдэх бололтой "Хөөе, Луухан. Миний сонголт. Миний ягч гэжтэй. Бүжингийн мань сонголт хэр санагдав? Чи нуулгүй үннээр нь хэлдэ" гэхэд Луухан эрхийн хуруугаа гоцойлгоод "За яаны хосууд байна. Гантурын ёс жуудаг хүндлэл, үнэн сэтгэл, өрөвчсөн хичээнгүй нэгт байдал надад маш их таалагдсан. Хурдхан гэрлүүл, бушуул хэмээн атгав. Жавхлан сэтгэл хангалуун мишэлзээд "Ерөн чи гантурыг өргөмөл хүүгээ болгочоож хоёулаа худуург болоод гоё шүү дээ" гэлээ. "Бэн тухай бодсон. Хүүгийн хожмын ирээдүйд хартол болох уу л гэж эмээж байна. Албан бүртгэлд оруулаад дэмий. Сэтгэл зүрхээр л аав хүү хоёр бай да." Дууханы энэ санаа жавхланд таалагдсан бололтой толгой дохиод "Цаадуулаа ховцол гэж хэлээ. Хотын захиргаа оръё" гэж шийдэмгий хэлжээ. Хэдхэн мөчийн дараа албан ёсны эхнэр нөхөр болж гэрлэлтэд батлуулсан гантур бүжин хоёр гайхаж баярлсан царайтай
алмаарч зогсоход Луухан Орос орон руу сурахаар явж байгаа болохоор тэр нь нутгийн заншлаараа үнс илзээрэй хэмээн орилож үүр ичээж орхив. Энэхүү баярт мөчийг тэмдэглэн ресторанд хооллон ярилцаж суухад жавхлан Луухан хоёр хэрхэн нөхрөлсөн тухайга нэхэн дурсаж Гантүр бүжин хоёрт бүгдийг хэлжээ. Эцэст нь Луухан гундгай барин босож зогсоод "Бэн мөчөөс Гантүрийг өөрийнхөө төрсөн хүүгээ гэж сэтгэл зүрхэндээ хайрлаж явах болно. Бүжин маань миний бэргэсэн үг. Ягаад албан ёсоор бүртгүүлэхгүй байгаа шалтгаанаа сая хэллээ. Та хоёрынхаа аз жаргалын төлөө тогтооё" гэд архиа ууж дуусаад Гантүр рүү сэмэрв. Нүүрэн час улаан болчихсон Гантүр ичимгүүрийн өндийгөөд "Би өнөөдөр маш их аз жаргалтай байна. Хоёр амынхаа өмнө хайртай эхнэр бүжингээ насан туршдаа хайрлаж, халамжилж, хамгаалж явахаа амлаж байна. Бүжин маань миний зүүдэнд ирдэг ээжин минь санагдуулдаг. Би Луухан амынхаа дэмжилгээр энэ сувдан дарвалгыг хичээж урлалаа. Мөнхийн харин бэлэгдэл болгоод эхнэртэй бэлэглэе" гэхэд аль хэдийн халамжиж догдолж эхэлсэн жавхлан Луухан хоёр алга дагшин баяр хүргэцгээв. Бүжингийн гурваар шүлдсэн гэл хархан үсэнд Гантүрийн уралсан сувдан дарвалга заларч гойд сайхан зогсон харагдаж байв. Аз жаргалтай умбсан хосууд гэртээ очиход халамжиж талмаарсан Луухан "Та хоёр одоо жаахан хүүхдүүд биш болсон. Төрд данстай гэр бүл болохоор өнөөдрөөс цуг тавнд аав нууцаар өрөө тогжуулсан" гэд шавар байшинтай залгаа баригдсан үргэлж цоочтой байдаг байрлууга бараг л хүчээр оруулчихав. Бүжин бүлтэгнэн Гантүр улалзан ичимгүүрвч бие биенээ нууцхан хүссээр ирсэн залуус өмнөр нь торгон хөшиг татсан өргөн орон дээр хөлбөрөн унжээ. 6 дугаар хэсэг төгсөв.